Сайн байцгаана уу сурагчдаа, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Цахим хичээлийн сэдэв үүлийн төгсгөх нөхцөл. Монгол бичгийн ерөнхий шалгалт, элсдийн ерөнхий шалгалтын даалгавар буюу үндэсний бичгийн даалгаврыг гүйцэтгэхэд эхийг уншаад кириллээр хөрвүүлэн зөв бичгэд үүлийн нөхцөлийн утгыг зөв таних нь чухал байдаг учраас энэхүү сэдвийг сонгон авлаа. Сурагчид маань анхааралтай хичээлээ үзэж багштайгаа хамт давхар бичээд тэмдэглээд яваарай. Хичээлийн зорилго үүлийн төгсгөх нөхцөлийн дүрмийг сэргээн санж тайлбарлах. Хичээлийн зорилт үүлийн биеэр төгсгөх нөхцөлийг сэргээн санж тайлбарлах. Үүлийн цагаар төгсгөх нөхцөлийг сэргээн санж тайлбарлах. Эхийг уншаад хөрвүүлэх. Мөн үгсийг дүрмийн дагуу хуулган бичиж хамтран тайлбарлан явуулах юм аа. Биеэр төгсгөх нөхцөл. Сурагчид маань өмнөх жилүүдэд биеэр төгсгөх нөхцөлийг үзсэн учраас сэргээн санацгаая. Гэвч сурагчид маань өмнө үзсэн ч гэсэн эхийг хөрвүүлэхдээ утгыг мэддэггүй улмаас нөхцлүүдийн утгыг буруу ойлгож хөрвүүлэх алдаа дийлэнх байдаг учраас анхааралтай сайн хичээлээ үзээрэй. Биеэр төгсөхийн шийдэн үсгийн нөхцөл. Яа нөхцөл. Яа нөхцөлийг монгол бичгээр хэрхэн нэмдэглэхийг та бүхэн маань мэдж байгаа баха. Дэвтэртээ сайхан бичээрэй. Багш нь бэлд гэдэг үгийг жишээ үгээр авч оруулсан байгаа. За учир юу гэвэл сурагчид маань дэвсгэр дээгэр төгссөн үгийг хөрвүүлэхдээ үн хэмээн андууран хөрвүүлдэг байгаа. Дэвсгэр дэ маань үгийн хадагт орохдоо гидс сүүл хэлбэрээр ордгоо. Бэлд хэмээх үгийг дэвтэртээ бичээд аваарай. Бэлд гэдэг үгийг Е нөхцлөөр хувилгацгаая. Бэлдий гэж хувирна. За нөхцөл маань өөрөө хувилгагч үсгээр эхэлсэн байгаа учраас холбох гишгийн дүрмийн дагуу гидш жирэглэн бичнэ. Бэлдийгээ залгахад Д дэвсгэр Д-гийн араас холбох гишг гидс авж байгаа учраас дэвсгэр Д маань үгийн дунд ордог хэлбэрээр бичигдэнэ. За сурагчдын маань дийлэх гаргадаг алдаа үг хувилгахдаа бэлд гэдэг үгийн араас гидс авсан атлаа дэвсгэр Д-гээ хэвтээ болгосон боловч ард нь шүд бичээд байдаг. Нэг юм алдаа маш их ажиглагддаг. Шүд бичихгүй. Яагаад гэвэл дэвсгэр Д маань үгийн дунд орохдоо хэвтээ дээл болж хуурдаг шүү дээ. За ингээд билээдүүе гэж залгах юм байна. За сонс гэдэг үгэн дээр сонсъё болгож залгая. Тэгвэл бүгдээрээ сонс сонсууя тэ гэж холбох гишгийг авах нь биш шүү бүгдээрээ. За үнийг маш сайн бичсэн баха. За дараагийн дүрм маань Арагийн дөрвөн зэрэг. Арагийн дөрвөн зэрэг маань зөвлөн захирах утгатай илтгэн монгол бичгээр гаарай гэрэ гэж залгана. За сурагчд маань гээгээр эхэлсэн нөхцөл дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл ирэм үгийг харгалзан залгахад ирэм үгийн г маш сайн анхаараарай. За багш нь хүр гэдэг үгийг авлаа. Мөн ол гэдэг үгийг авсан. Ол гэдэг үгэн дээр ирэм үгээ харгалзан залгах шүү дээ, тийм ээ. За ол гэдэг үг маань ир үг байна. Тэм учраас гаараа залгана. Мөн холбох гишгийн дүрмийн дагуу гидсийг жиргэлнэ. Олуугаарай. Хүр гэдэг үгэн дээр хүрүү гэрэ гэж залгана. За дараагийн дүрм Ачийн дөрвөн зэрэг. Шаардан захирах утгатай нөхцөл гачи гэчи гэж бичнэ. Гар мэд гэдэг үгэн дээр бүгдээрээ залгая. Гар гэдэг үгэн дээр гачи залгахаар гаруу гачи холбох гишгээ авах нь байна. Холбох гишгийн дүрмийн дагуу гидсээ авна. Мэд гэдэг үгэн дээр гэчи залгана.
Мэд гэдэг үг маань ихшгээр төгссөн учраас шууд залган бичнэ. Шууд залган бичгтээ сүүл үгийн дунд ордог хэлбэрээр шүд болон бичнэ шүү. Игтун гэдэг нөхцөл хүндэтгэн захирах утгатай. Сонс гэдэг үгэн дээр залгая. Сонсоо игтун. Сонсох тун. За мэд гэдэг үгэн дээр мэдэх түн гэж залгана. Дараагийн нөхцөл уудзай, үзэ сануулн захирах утгатай нөхцөл монгол үгээр гуудзай, гүзэ гэж чинь. Бэлд гэдэг үгэн дээрээ бүгдээрээ нөхцлөө залгая. Билээ дүү гүзэ, бэлдүүзэ. Сонс гэдэг үгэн дээр сонсуу гуудзай. За хувилах үсэг эсээр төгссөн үг байна, тийм ээ. Логшгийн дүрмээ сэргэн сайн яваараа хүүхдүүд. Сугай, сүгэ нөхцөл. За сугай, сүгэ нөхцөл маань монгол үгээрээ мөн хоёр янзын хэлбэрээр бичдэг байна. Даалган захирах утгатай нөхцөл. Нис, сонс гэдэг үгэн дээр залгая. За хүүхдүүд маань үгээ маш ихний алхам болвол ир эм үг гэдгээ харсан байх. Сонс гэдэг маань ир үг байна. Тийм учраас сугааг залгана. За мөн нөхцөл маань эс хувилгач үсгээр эхэлсэн учраас шууд залган бичнэ. Сонс сугай. За нис гэдэг үгэн дээр мэдээж сүгээг залгасан баха. Нис сүгэ. Г нөхцөл. За Г нөхцөл маань зөвшин үсэх утгатай нөхцөл. Үүнийг хоёр янзаар тэмдэглэх нь байна. Ир эм үгийг харгалзан залгах нь шүү дээ, тийм ээ. За ир эм үг мэд, сонс гэж хоёр үгийг авлаа багш. За сонс гэдэг үг маань ир үг. Тийм учраас Г-г аавна холбох гişгийн дүрмийн дагуу мөн гидсэж ирэглэн бичсэн баха. Мэд гэдэг үгэн дээрээ шууд залган бичнэ. Тугай, түгэ нөхцөл. За хоёр нөхцөлөө маш сайн ажиглаж харъя. Ерөн үсэх утгыг өөртөө хадгалан илтгэж байдаг юм аа. Хөдөл гэдэг үгэн дээр, сонс гэдэг үгэн дээр бүгдээрээ нөхцлөө залгая. Сонс, тугай. Шууд залгана. Ягаад гэвэл нөхцөл маань өөрөө эс хувилгач үсгээр эхэлсэн байна. Хөдөл гэдэг үгэн дээр хөдөл түгэ гэж залгана шүү. За сурагч маань хичээнгүй сайхан бичээрэй. Үйл үгийн биеэр төгсөх нөхцөлийг дараах байдлаар ангилнаа. Хувилгагч нөхцөл, эс хувилгагч нөхцөл. Аливаа зүйлийг дахин давтан хийж хүн дадал бий болдог. Дадал бий болсон цагт хүнд бол чадвар аяндаа тогтдог юм шүү сурагчдаа. Тийм учраас аливаа зүйлийг залхууралгүй дахин оролдож өөрийгөө чадваржуулаарай. Хүний аливаа сурсан зүйл бол хүнд хизээ ямагт хэрэг болдог юм шүү. За хувилгагч нөхцлүүд маань яа, арагийн дөрвөн зэрэг, аачин дөрвөн зэрэг, игтун, уудзай, үзэ, за гэ, асагийн дөрвөн зэрэг. Эдгээр нөхцлүүд маань хувилгагч нөхцөл байна. Эс хувилгагч нөхцөл нь сугай, сүгэ, тугай, түгэ. Анзаарсан байх сурагчид маань эхний багнанд дарамлаар бичсэн, хоёр дахь багнанд бичмлээр бичсэн байгаа. Сурагчид маань ихийг хөрмөлөхдээ дарамл, бичмэл хоёрыг зарим сурагчид маань төдийлөн бас ялгадгүй мууднаас бас хөрвүүлгэндээ алддаг шүү. Тийм учраас сурагчид маань дарамл тэгээр хэрхэн бичдгээ бас харьцуулан яваараа. Цагаар төгсгөх нөхцөл. За цагаар төгсгөх нөхцөлийг одоо бүгдээрээ баттадхан сэргэн санацгаая. Наагийн
дөрвөн зэрэг. За монгол бичгээр наа гэж. Мэдээж үнийг хараад сүүл гэдгийг манай сурагчд бол сайн мэдж байгаа хаа. За сур гэдэг үгэн дээр залхыг нааг сурна гэсэн утгатай болно тийм ээ. Энэ маань өөрөө хувилагч үсэг учраас холбох хишгийн дагуу гидсэж ирэглэн суруuna. Дараагийн үгийг уншия. Тэгүү. Түв гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл түүх гэсэн утгатай. Тийм учраас түүн ишгээр төгссөн учраас өслөө шууд залхан бичсэн баха. В нөхцөл тухайн үйл эрт болж өнгөрснийг биеэр мэдсэн гэх утга илтгэнэ. В нөхцөлийг монголчууд ба б гэж бичдэг. Сур ба тэгүү б. Б маань эс хувилгач гэсэн учраас шууд залгасан байна. Дараагийн нөхцөл өнгөрсөн цагийн нөхцөл Ж гэсэн нөхцөл. Ж нөхцөлийг жухүй гэж ütсэн байгааг сурагч маань анзаарж байгаа хулаанаар ütсэн байна. За Ж нөхцөлийг монгол бичигт эртний хэлбэрээр ингэж тэмдэглэдэг байна. Их өргүүлэх явцад ийм нөхцлүүд тааруул түүнийг Ж чэгээр унших нь биш үү сурагчтай. Сан гэдэг үгэн дээр залгая. Санж олж Ж гэж залгуул олж жухүй гэж залгана. Нэмэлт огшин тайлбар хэлэхэд Ж нөхцөл дээр нөхцөлийг их шиг болон зөөлөн дэвсгэр үсгээр төгссөн үгэнд дагуулan бичдэг юм шүү. Ч нөхцөл чэгээр бичсэн байгааз Ч гэдэг маань мөн Ж гэсэн утгыг өөртөө хадгалж байдаг. Нүнийг чухүй гэж эртний хэлбэрээр тэмдэглэдэг. Сур гэдэг үг маань өөрөө хатуу дэвсгэрээр төгссөн учраас сурч. Нис гэдэг үг нис чухүй гэж залгах нь байна. Лагийн дөрвөн зэрэг. Мөн лагийн дөрвөн зэргийг луга, лүгэ гэж эртний хэлбэрээр тэмдэглэдэг юм аа. Лугааг эр үгэнд залгах нь байна, лүгээг нь им үгэнд залгах нь. Сур гэдэг үгэн дээр сурлаа гэж залгая бүгдээрээ. Олох их шин дөрмийн дагуу гэдсийж ирэглэнэ. Суруулаа. Дараагийн нөхцөл муй. Сур гэдэг үгэн дээр сур муй. Тэгээд холбох хишгийн дагуу хишгээ авнаа. Эдсийг авч байна. Нам дөрвөн зэрэг суруу нам. Сурнам. Юу нөхцөлийг суруу юу гэж залгана. За сурагчд маань энд бас нэгэн дөрмийг мэдэж аваарай. Муй, нам, юу эдгээр нөхцөл нь наа нөхцөлтэй утгаараа дүүх бөгөөд эртний хэлбэр юм шүү. Хийг хөрвүүлэхэд үнийг маш сайн бодож хөрвүүлэх хэрэгтэй байх нэ. Эхийг уншаад хөрвүүлээрэй. Зоригтой болъё хэмээх сурагчдаа бас нэгийг бодогдуулах үүднээс багш нь энэ эхийг сонгон авлаа. За эхийг бүгдээрээ анхааралтай сайн хараад уншъя. За багш нь хөрвүүлгийг оруулсан байгаа. Бүгдээрээ тулгаад хэрхэн зөв алдаа мадаггүй хөрвүүлсэн бэ гэдгийг харъя. Монгол хэл бичгийн ерөнхий шалгалтанд болвол эхийг хөрвүүлэхэд 5 оноо байдаг. Зоригтой болъё. Ирээдүйд хэн болохыгоо сайн бодоорой. Чи амьдралынхаа зорилтыг заавал бич. Бусдад нь ч бичиг. Тэд бас зорилгодоо хүрээсэй. Зорилтоо тодорхой болгоё. Их зүйл том үр дүнд зорь суугай. Агуу том зорилгоор амжилтад хүрсэн тухай унших түн, судлах түн гэсэн их байна. Бас нэгийг бодууштай их вэ шүү сурагчтай
Гэрийн даалгавар бичгээр бичсэн зорилтын агуу хүч хэмээх эхийг уншаад нөхцлүүдэд нүдлэн тогтоогоорой. Өгнөх үдсэн нөхцлүүдэд нүдлэн тогтоох нь байна. 2. Эхийг хичээнгүй сайхан бичээрэй. Хичээнгүй сайхан бичихтэй сурагчид маань өөрийн дотор байгаа хүч чадварыг бичгээрээ гаргаж байгаа гэдгийг маш сайн бодож бичих хэрэгтэй шүү. Гаргацгүй уншихад муу бичгийг хүн уншихад маш их цаг ордог. Дээр нь найруулгын утгыг ойлгоход бас их хүндрэлтэй байдаг юм аа. Ерөнхий сайд А амрын хэлсэн үгийг бас хүүхдүүд маань маш сайн дотроо бодож байгаасаа гэж багш нь боддгийн. Бичиг үсгийг язгуурын гоёмсог үзэмжтэй бичих сурлаггүй бөгөөс найруулан бичиж чадахгүй бөгөөд найруулан бичиж чадахгүй болбол улс орны хэрэгт гавьяа тусыг хүргэж үл чаднаа хэмээх үгийг дахин бодож байгаарай. 3. Дараах эхүүдийг уншаад хөрвүүлээрэй. 2 дахь их маань аавын тухай дурсамж. Энэхүү сайхан дурсамжийг дээрээ хөрвүүлцгээе. За их дотор байгаа дайлан гэдэг үгийн утгыг 2 утгыг оруулж өгсөн байна. Дайлан гэдэг нь нэгт хувцас хунар аяг зэргийг агуулах, морь унаанд тэгнэж авч явах том богц савыг дайлан гэж хэлдэг байна. 2. Бүс торгомсог идээр хийсэн хөөргөний уутыг дайлан гэж нэрлэдэг байх нь биш шүү. За сурагчдаа маш их баярлалаа. Сурагчдаа амжилтын дээдийг хүсэн өрөөё.